Inosuke л хамгийн гоё. Яа, Inosuke ер нь хамгийн гоё шүү. За юу яцхан? Rusty байна. За өнөөдөр хэдүүлээ Demon Slayer анимт цувралын 1-р бүлгийн ерөнхий сэтгэлийг яриа гэж бодож байна. За удаасан дуучлаарэ. Энийг яг энийг энэ бичлэгийг анх гарч байгаа цаг мөчид бол их удаж байгаа гарсныг хүмүүс бас мэдж байгаа тийм болохоор уучлаарай. Юунаас Infinity Castle-аас өмнө гүтчих гэсэн үнэхээр удлаа байла. Тэгээд олон юм гарч ирээд гүтсэнгүү. Гэхдээ үзсэн, season 1-гээ үзсэн. За тэгээд season 2 3 4 гээд үргэлжлүүлээд явчнаа. За өнөөдрийн бичлэгэн дээр юу ярих вэ гэхээр ерөнхий сэтгэл мэдээж харин яг нарийн үйл явдал плот бол нэг ярихгүй. Гэхдээ мэдээж үзсэн хүмүүс үзэж байгаа. За тийм учраас санаа сэтгэлээ сайхан хуваалцаад яваарай. Эхний бүлгээ ихэнх хүмүүс бас тухайн үед үзсэн бол бас жоо мартгансан байж магадгүй тийм ээ. За би бол ямар ч эхний бүлгийг үзэж дууслаа. Би бас shonen нэх үздэггүй учраас shonen манга нэх уншиж байгаагүй, манга нэх уншиж байгаагүй жоо би ерөөс амьдралдаа 2 3 хон манга уншиж байсан. Ийм short bogin манганууд уншиж байсан. Тийм болохоор уншиж байгаагүй. Тэгээ shonen анime ер нь баг үзэж байгаагүй шахуу байгаа. Одоо Naruto юу мо Dragon Ball-ийн хөлбөр янз бүрийн юмнууд ерөөсөө үзэж байгаагүй. Яг Yu-Gi-Oh shonen-д орж магадгүй тий. Гэхдээ ер нь үзсэн байсан ч маш цөөхөн байх. Full Metal Shonen-д орох юм мэдгүй тэрийг сайн мэдгүй. Гэхдээ манайд мэддэг болвол тэрийг сайхан гоё. Юу яагаарай. Комент өчцгээгээрэй те. Би бол одоо мэддэг шуудлаарай. Яг зүгээр миний хувьд бол Demon Slayer бас шинэ experience байлаа. Хүмүүс болохоор яг айгу classic shonen тэгээд зүгээр айгу сайн хийцэн classic shonen гэдэг чинь те. Тэрийг нь би бол ямар өнцгөөс юу гэж одоо санал нийлэх гэх юм одоо юм байгаа вэ гэхээр би бол бусдын үзчихсэн гэдэгтэй биш. Ямар утга гэхээр энэ бол айгу basic story байгаа. Айгу ерөнхий. За энэ чинь ингээд ийм болж байгаа. Тинчээ ингээд Танжирогоо одоо энэ чинь хагцал байж гин гэр бүлний юм болсон. За тинчээ шахын тулд явж байгаа. Тэгээд тинчээ тэр процесс дундаа одоо Demon Slayer-уудыг олж нээж гин тэ хашира гэж юу байдیں олж мэж гин ингээд янз бүрийн нөхдүүдийг ингээд нэгээд Kizuki гэж одоо 12 Kizuki-ийн юу юм тэ хашира нь юу юм гэдэг. Тэгээ явж байгаа. Гэхдээ энэ бол тэр нь би одоо юу гэдгийг ерөнхий гэж хэлж байгаа нь нэг тийм амар твисттэй ч юм уу айгүй ингээл нэг юм шинэлэг юм хийгээд байгаа юм байхгүй зохиол нь. Гэхдээ маш сайн. Ер нь бол нэлээд таалагдсан. Demon Slayer-д айгүй таалагдсан. За ер нь юу таалагдсан бэ гэхээр за shonen тал дээр зүгээр тийм байна. Надад бол юу таалагдсан бэ гэхээр 20 эдийн эпизодод яарсан зүйл байхгүй мөртлөө бас айгүй олон юм болж байгаа шүү дээ. Дунд нь ингээл за би бүх нэрүүдийн цээж ирсэн Hiroka Taki байлаа тэ нөгөө нэг юуны Dildo maskтай багшинтай тийшээгээ явдаг ч юм уу. Эсвэл одоо дараа нь хотод орж ирээд юу орж ирдэг ч юм уу те нөгөө том дайсан орж ирдэг ч юм уу. Ингээл айгүй олон Kibutsuji те Muzan Kibutsuji орж ирдэг ч юм уу. Эсвэл нөгөө нэг юунууд нь орж ирдэг ч юм уу. Нөхдүүд хин гэдэг үлээ тэд нэр чинь lower 5 mile гэдэг нөхдүүдээ чинь тэгээс Kizuki-нууд орж ирж юм. Ингээд дунд нь одоо далиж байгаа гэх юм одоо далиж байгаа бас яг биш филлер бол биш зүгээр филлер бол бүр биш зүгээр далиж байгаа гэх юм уу. Нэг тийм яг Tanjiro-гийн хүсэж байгаа гол юмнаас мэдээж зам зөндөө юм тохиолж байгаа шүү дээ. Тэднэраараа маш сайн ертөнцөд хэлж байгаа. Тэр нь бол надад бүр маш их таалагдсан. Айгүй гоё хэлж өгч байгаа. Тэр болгоно нь дэмий цаг үрсэн, дэмий одоо адал явдал үрсэн ч юм уу тийм ерөөсөө санагдсан юм байгаагүй. Өөр нэг дүр орж ирэх болгонд, өөр нэг демон орж ирэх болгонд, өөр нэг юм болох болгонд айгүй гоё байсан. Ганцхан дүр ерөөсөө таалагдаагүй. Тэрийг бодохгүй ярина. Түүнээс биш ер нь бол энэ хийцэн тэр демонуудын янз бүрийн одоогийн байдлаар ороод ирсэн байгаа эхний бүлэг дуустал гараад ирсэн байгаа демонууд тэдний за бүгднгийнх нь биш ч гэсэн заримынх нь сторинууд айгүй сонирхолтой. Бүгднэр мэдээж стори гараагүй. Стори гарсан хэдээрээ сонирхолтой. Тэгээд одоо энэ Rui гэ lower rank 5-ын нөхөр байгаа шүү дээ тий. Тэрний нөгөө нэг энэ хүчээр гэр бүл боссон. Тэр хэдийн одоо тэр elder sister elder нөхдүүдийнх нь одоо түүх мөх гэдэг ч юм уу тий. Тэр мэр backup story нь явж байгаа. Тэгээд тэр нөгөө нэг Хаширагийн хэдийн 1-2-ын back story мөр сүүлийн ангууд руугаа бас гардаг. Тэр за тэгээд ерөнхий темп байна. Тэр дөрүүд амар таалагдсан. Дээрээс нь темп байна. Өрнөл темп. Одоо эн чинь ингээл амар акшн. Амар юм том чөтгөр мөтгөр юм байна. Том ертөнцийн нэг хэсэг гэдэг ойлголтыг өгж байна. Тэгээд айгүй том өсрэлтүүд зөндөө явж байна. Гинт орчин үе шиг юм хотод орж ирж байна. Манай хүн бүр таг хөдөөний нөхөр байгаа байхгүй тий. Тэр амар том өсрэлт болж байна. Тэр Хашира орж ирж байгаа ч амар том өсрэлт. Энэ
юунууд ч айгүй том Гизуки гэдэг чинь айгүй том өсрэлт ингээд юм том өсрэлт юм нөө тэр нөгөө нэг том шалгуур байна уулан survive гэдэг те тэр мэр ингээл юм том өсрэлтүүд орж ирж байгаа жижиг юмнууд болж байгаа бэлтгэл хийж байгаа ингээл айгүй олон юм болж байгаа мөртлөө темпэ ерөөсөө алдаагүй үдж байгаа темп ингээд нэг уйдгартай ч юм уу удаан ч юм уу хит хурдан яваад байгаа эсвэл юм орхигдуулаад байгаа ч юм уу те тийм санагдуулаагүй айгүй гой санагдсан бас нэг юм юу вэ гэхээр энэ чинь ингээд саний ярьсан юм бүгд хамаатай шүү дээ. Айгүй олон дүр орж ирж байна. Айгүй олон демон орж ирж байна. ертөнцөө тэлж байна. ертөнцөө тэлнэ гэдэг чинь зөвхөн олон дүр гарч ирэхээс гадна олон газрууд тэгж байна. Олон дүрүүд орж ирж байна. Олон талын хүмүүс, олон нюанстай сонирхолтой дүрүүд. Одоо тэр нөгөө нэг хоёр демон нь шүү дээ. Тамаяо Юширо хоёр байна те. Тэр хоёр ч юм уу ингээд айгүй олон юмнууд орж ирж байгаа мөртлөө тэр одоо юмд анхаарлаа сатахгүй темпэ алдахгүй тэгснэ тэр нь далмаар нь ертөнцөө тэлж байгаа. Ямаргуу түүхтэй энэ ертөнцид нь ямар хүмүүс юу гэж ойлгоод байгаа ямар байд юу нууц шин ямар учир бүтээлэг ертөнцөө ингээ гой тэлж байна те тэгэнгүүтээ тэр хоорондоо ерөөсөө энэ бүхэн дунд тэл байлдаж мэлдэн те тэр нөгөө нэг энэ water form ядаг идэг form яасан ийсэн гэл нөгөө team form гэл амар бөө юм болдог шүү дээ тэр мөр айгу тинейжер ил байгаа юм л да би бол нэг 13 4-т үзчихсэн болчтой яг иста алцсан баг тэр мөрийн тээжлээ тэгдгүр form мэдгүй хүм мэдгүй Манис үеийнхэнд Dragon Ball Naruto бол тэр л боо юм болоод байдаг гэсэн те тэрэн шиг л байсан баг яг надад болоод тэр нэг сүртэй биш гэсэн те зүгээр эдгээр бүхэн дунд миний үйл гэдэг нэхэр Танжирогийн одоо ч Танжироор эхэлж байгаа. Ерөөсөө хэдийгээр амар олон дөр хэдий том ертөнц янз байгаа ч гэсэн үндсэн цөм гол юм нь бэхээр Танжиро одоо юу за өшөө авахч биш. Тэгээ энэ Танжирог битсэн одоо яг дүр нь бол бас амар мундаг дүр байгаа байхгүй айгу гоё дүр байгаа байхгүй. Тэгээ бүр юм маш сайн хүн тэг хүүхдтэй. Бүр ингээ айгу зөв чиглэлтэй юм шулуун шугамтай нөхөр байгаа байхгүй. Тэгээ өшөө авах гэдэг нэг ч үг дурж байгаа юм чи. Өөр зохиол яг өөр зохиол гэхээр буруу зүгээр өөр ихэнх өөр зохиолууд дээр өөр дүрээс юм л өшөө авах гэдэг нэг юм байна шүү дээ. Энд чи бол ерөөсөө тийм биш өшөө авах биш. Ерөөсөө гол зорилго нь Незуког буцаагаад хүн болгох л гэдэг. Тэгээд тэр нэг гоё. Тэгээд тэрийг энэ цуврал энэ дүр энэ зохиол ерөөсөө хаяхгүй байгаа найгуу. Ямар ч юм болж дэлгэжсэн, ямар ч өөр юм болж исэн гэсэн. Танжиро өөрт нь ямар ч одоо үгүй садаа болох ч юм уу, сатаарах ч юм уу эсвэл өөр тийшээ сатаарах гэхээс илүү садаа болох. Тэгээд өөр тийшээ өөр юмд анхаарлаа хандуулах шаардлага гарсан ч гэсэн хизээч тэр гол зорилго гол чиглэлээ ерөөсөө мартахгүй байгаа нь энэ дүрийг айгуугай харуулж байгаа. Тэгээ тэр дүр нь зөвхөн энэгээр биш айгүй олон юмар илэрж байгаа шүү дээ. Тэр хүний энэ Танжирогийн одоо жанжин шугам гэх юм уу да тий. Тэр нь бол маш олон зүйл дээр илэрхийлэгддэг. Тэр нь үнэхээр гайхалтай. Яг заримдаа ядаргаатай юм шиг санагдсан үнэн. Гэхдээ энэ дүр яг тийм хүн байгаа байхгүй. Тэгээ тэр нь үнэхээр гоё. Тэр нь бүх юмн дээр илэрдэг. Өөрт нь маш хэцүү үед, өөр хүнд хэцүү байгаа үед, өөрт нь өөрийг нь маш том чаленж хийсэн үед, оюуны хувьд те бие махбодын хувьд одоо юу гэдгийг маш олон талаар чаленж ч юм уу. Ингэсэн үед бүр ингээ яагаад ч дэлгэргүй нөхцөл байдал орцсон байхад ч тэр хүн бүр өстөө нөгөө шанагны ороод ухна гэдэг шиг яаж иж байгаа юм гаргаж иж байгаа. Тэгээд тэр нь зөвхөн үйлдэлүүд одоо зөвхөн нэг акшн хэсэг нэг юм хэцүү хэсэг ч юм уу тэр сценээр биш бүтэн цувралын турш нийт үйлдэлээр гарч байгаа гэдэг нь бол айгүй онцлог гой зүйл байсан гэж бодож байна. Тэгээд тэр нь энэ цувралыг гол авч явж байгаа. Гол одоо spine буюу нуруу нь болж байгаа, хундам нь болж байгаа тийм зүйл нь гэж бол бодож байна. Тэрэн дээр нэмээд гоё демон байх нь, гоё акшн байх нь, гоё манай талын ч юм уу эсвэл юм сонирхолтой хэнийг мэддэхгүй сонирхолтой талын юм сонирхолтой дүрүүд гарч ирэх нь бол зүгээр л экстра санагдаж байгаа байхгүй надад бол мэдээж гоё. Гэхдээ яг гол нь Танжиро дээр суурилсан. За Незукогийн дүр бол яг байгаа ч гэсэн яг нөгөө актив оролцоо баг шүү дээ. Незукогийн дүр байгаа ч гэсэн тий. Гэхдээ гол нь Танжиро тий. Тэр нь бол надад айгу таалагдсан. Драматик хэсгүүдээ маш сайн хийж чадсан. Яг за эхний тэр гэр бүлийн хүүхдгээс эхлүүлээл тэгэл тэр бэлтгэл хийж байгаа л нурж байгаа бүтэн жил бэлтгэл хийж байгаа тий. Сүүлд тэр хашираануудаар очичвол Незуког нөгөө хэд нь тэр нэг том биетэй цагаан устэй ихэн хашираа нөхөр цуцаага хожуулалтай ингээл хазуулах гал ингээл тэгэхэд нөгөө батлах галтай демон гэж батлах гал ингэж байгаа гэдэг ч юм уу. Тийм хүнд хэцүү emotional нөхцлүүд нь айгүй гоё байж бололч чадсан хийцтэй. Тэгээд бас хөгжилтэй энэ цуврал өөрөө комедик мөчүүд нь хийцэн бас айгүй гоё. Тэд чинь ингээд ийм хүнд цуснууж аллага айгүй юм хүнд одоо өвшөө авалт биш ч гэсэн юм хүнд юм байгаад нь шүү дээ туулаад байна. Тэгээ бусад өрөөд ч гэсэн энэ зарим дэмнүүд нь хүнд юм туулсан байдаг тийм ээ. Зарим дэмний өмнөөс бол одоо баг харамсах шиг тийм. Ийм амар олон юм тэгээ акшн тэгсэн мөртлөө айгүй гоё комедик юм нута. Тэгэхээр ингээд ийм уур амьсгалыг балансын барина гэдэг чинь өөрөө бас айгүй хэцүү зэ. Тэрийг бас айгүй сайн хийсэн санагдсан. Тэгээд анимашн production бол угаасаа зоддсон юм байлээ. Супер юм байлээ. Гэхдээ акшн хэсгүүд биш дээ те. Яг ингэсэн санагдсан.
Production бол зодсон гоё өөлх юм баг. Одоо байхгүй гэхээр буруулах гэдэг нь. Юун дээр өөлөх вэ гэхээр нөгөө яг нэг юм игдэгтэй мөчүүд шүү дээ акшн тий. Тэрэн дээр тэр нөгөө нэг яадаг идэг тэддгүүр усны форум яадаг идэг гэл дотроо баах юм бодол энэ дээр гэл нэг аниме нэг ядаргаатай юм байдаг шүү дээ. За тэр нь явж байгаа. Гэхдээ тэрнээсээ болоод тэр яг нөгөө нэг хийж байгаа эцсийн үйлдэл те нэг тийм нэг алж байгаа ч юм амар. Тэрийг нэг бол хитрхи удаан хүлээгээл. Нэг бол гаргахгүй өнгөрөх, нэг бол сонирхолгүй болгох юм миксер байс. Дандаа бол биш гэхдээ миксер байс. Яг эцсийн мөч ингээл амар тулаан болсон. Яг ингээ чухал юм дээр яадаг идэг форм яасан гэсэнстэй ингэж болж чинь тэгж болж чинь тэгж яасан нэг юм пат пу хаа гэл ингээл хурдан юм болол өнгөрчтэй. Тэгээ эргээ харсаж гүцэн байдаг ч юм уу. Тэгээ ингээ ингэсэн байдаг те. Тиймэрхүү юмнууд нь айгу олон давтагдаад байсан надад санагдсан. Тэгээ тэр нь жоохон акшн дээр нь акшных нь чанарт нөлөөлөдсөн гэх юм уу да. Тийм байсан. Түүнээс яг production бол супер. Тэгээд таалагдаагүй тэгээд хин гоё. Дөрүүд гэснээс манай бид өнгөсөө хэлсэн шүү дээ. Манай Inosuke ер нь айгу гоё дүр. Угаасаа Inosuke амир юу баха. Fan favorite баг. Inosuke айгу гоё. Nezuko яг нэг сүртэй гарахгүй. Танжиро бол айгу гоё дүр. Тэр хэн болвол надад хамгийн ядаргаатай дүр байсан. Zenitsu. Би Zenitsu-г бол бүр ерөөсөө ironically ч юм уу unironically аль ч талаас нь үдэж таалж дуртай ерөөсөө үзээгүй амар ядаргаатай бүр ингээд гэж орилоод ингээд бүр ингээд яг уу тэр нь инээдтэй байх ёстой юм шиг байгаа. Гэхдээ надад үнэхээр ядаргаатай байсан. Тэгээд ялангуяа эхний нэг бараг 20 анги арай өрөхгүй 17 8 ангийг чихвчтэй үзсэн. Тэгэхэд бүр хэцүү байсан бүр ингээ би тэгээд заримдаа Inosuke-гийн бишээ Zenitsu-ийн ядаргаатай ойрлол юм айл ингээл нэг ядаргаатай ингээл уйлаад гончгоноол тэр хэсгүүдийн би заримдаа бүр 2x дээр тавьж үзэж өнгөрөөсөн. Үнэхээр бүр арай дэндүү ядаргаатай би бүр сүултээ уур үрээд харахаар бүр айгүй ядаргаатайсэн мэдгүй хүмүүс ямар санагсаасаа мэдгүй. Тэгээ би яг сошиал медиа дээр нөгөө фандом фэнүүдийн хэсэг одоо юу гэдгийг хилцүүлэг те юмнууд дунд байхгүй мэдгүй харахгүй учраас ерөөсөө энэ бол яг цэвэр миний сэтгэлээр орж ирж байгаа. Яг энэ цувралын ойлголт болол. Тэгээд Zenitsu амар ядаргаатай байсан. Түүнээс өөр нэг тийм таалагдаагүй юм гэж бол яг үндэ байгаагүй. Хөгжимч гоёсэн. Гэхдээ би интро бол нэг үзээгүй. Outro-ны дунд ажгүй санагдчихсэн. Интро окей би нэг ганц хоёр сонсон гэхдээ скипэлчдэг би бол. Харин төгсгөлийн дуу бол надад дажгүй санагддаг. Эпизодо дуусгачаад явуулаад орхих удаа болол байдаг. Үй. Ийм байна. За тэгээ өнөөдрийн дугаар дээр юу бичлэг дээр яа гэж бодсон бэ гэхээр яг нарийн үйл явдал зохиолол ярихгүй. Season 2-оос ер нь жоохон зохиол руу оруул зүгээр ах гэж бодож байна. Энэ дээр бол яг ерөнхий сэтгэл тийм ээ. Тэгээд Season 1 дээр гарсан үндсэн гол димнүүдийг хэдүүлээ жагсаая гэж бодож байна. Tier list хий гэж бодож байна. Энийг та хэдэд таалагдана гэж найдаж байна. Ийм юу бэлдсэн байна. Tier list хийхээр бэлдсэн байж байна. За тэгээ хэдүүлээ нэг tier list хийх гээд үзье. Ямар санагдах нөө гэдгийг харъя тийм ээ. За эхний юу бол ранк их тим нь бол Spider Demon Elder Sister гэж байгаа. За тэгээд энэ болохоор ингээд юу яадаг те. Рүүг одоо уурлуулсан нөхдүүдийн нэг. Тэгээ айгу харамсалтай туулсан зүйл нь те. Тэр Mother энэ хоёр бол ерөөсө туусан зүйл нь айгу харамсалтай. Тэгээд энэ Elder Sister-ийн туусан зүйл бас айгу хэцүү. Тэгээд дээрэс нь нөгөө юу нэг айгу зөв power нь гэх юм уу да тий. Ингээ хүмүүсийг нөгөө юм юунд оруулцдаг. Аалцны тор шиг юм бүтэн юм торонд оруулцдаг. Тэгээд тэрэн дотроо юм хортой acid гарч ирээд тэгээд тэрэндээ ингээд түлэгдээд шатаад бараг үхдэг тий. Шатаж яшин түлэгдээд үхдэг. Ийм тэр нь бол айгу тийм зөвүүн байсан. Би нэг бол айгу бир тэр гэдэг энэ яг power хүчээрээ бас биш шүү. Зүгээр таалагдсан гэдэг утгаар дүрн байж болно, хүчин байж болно, сцен байж болно, хийцэн байж болно, мэдрэмж нь байж болно. Зүгээр л надаал төрсэн сэтгэл гэдэг утгаар шүү. Яг хүчний левел ерөөсөө биш шүү заяа. Эсвэл аюул маюул ч юм уу тийм биш шүү. За энэ рүү бол гэтээ хүчний левел тооцогдож байгаа гэтээ дан хүчний левел биш гэх юм уу да. Тэгвэл илүү зөв тодорхойлт болох. За lower rank те. Lower rank 5. Юу болвол энэ юу нөхдөд байгаа штэ. 12 Kizuki гэж байгаа. Upper 5, lower 5 гэж байх шиг байгаа тий. Дээдлэн ингээд дээдлэл 6 хуваад юм шиг байна. Миний ойлгосноор бол. Тэгээд юм нэмж гуглдэхгүй байгаа. Нарийн юм гуглдэхээр спойлдуулчих гад. Тэгээд чи нөгөө нэг амар popular алдартай зураг болохоор спойлдуулчих гадах юм. Тэгээд тийм болохоор гуглдөхгүйгээр айлгах явахыг хичээж байгаа. За хүчил шүү. Asset дөрөв ярьж байхдаа би одоо уг нь одоо бодоодсан asset шүү. За хүчил ялгаруулдаг тий. За энэ Rui бол зөвүүн. Rui бол зөвүүн санагдсан. Zoom хийвэл болох нь. За ингэ л таарч тий. Rui зөвүүн байсан. Гэхдээ сүүл рүүгээ жоохон уйтгартай болонгаалцсан. Гэхдээ яг уйтгартай болонгаа алдаж байгаа тэр төгсгөлд нь яг
яг энэ нөгөө нэг Spider Family-га яаж босгосон те энэ дээр Spider Family яаж босгосон гэдэг ч юм уу тэр мэр story аягүй сонирхолтойсэн. Тэгээ манай хүн нэг ингээ ялцлаа толгойн тасчлаа гэж бодсон чинь яг тэр юу амар зөв юм те. Тэрнээс нь өмнө өөрийнхөө толгоос салгацсан байсан. Ингээл тэр мэраас амар зөв. Тэр нэг энэ юуны Demon Slayer-ийн дундуур ялангуяа дундах нэг 10 ангууд дунд акшн хэсгүүдээр тийм юм аягүй их байсан. Яг нэг юм игээл ингэсэн чинь нөгөөтг нь нэг давуулаа те. Нэг давуулангууд нөгөөтг нь дахиж нэг давуулаа те. Яг нэг 108-д жахт нь 7 болгосон 7 хайсан чинь нөгөөтг нь 7 хаяа дахиад нөгөөтг нь 7 хаяа дахиад нөгөөтг нь 7 хайж байгаа юм шиг эсвэл үүнөө reverse хийж байгаа юм шиг те. Тийм юмнууд аягүй их байсан. Яг ингэчлээ гэсэн нөгөөт нь ийм байсан бохгүй гэж. Тэгвэл ийм юм байдаг бохгүй. Тэрний яг нэг тийм шонон юм байгаад шиг байгаа маа. Тэр тэгсэн нэг тийм юу байгаагүй. Таалагдаагүй юм бол биш зүгээр үзэх хөвгчлээ байсан. За тэгээд эн чинь болохоор хин Mother гэдэг байгаа шүү дээ. За Mother-ын дүр бол нэг сүртэй яагаагүй. Эхэндээ айгу драматик гарсан тэгээд толгойг нь тасчихдээ шүү дээ. Бас яг вэ. Нэг тийм амар нөлөө багтай. За тэгээд Father байна. За Father бол бүр юу нэг сүртэй бол байгаа. Зүгээр л амар хүчтэй. Тэгээд Inosuke үзээд алуулангаа алддаг те. Гэтэ энэ бол яг үнэндээ нэг тийм оролцоотой сүртэй бол байгаагүй. За тэгээд Elder Brother энэ нөгөө юу яадаг? Жижигэн нөхдүүдийг аалж болгож хувиргадаг. Энэ нөхөр яг Inosuke хин Zenitsu юу болгонгаа алдсан. Аалж болгонгаа алдсан. Гэхдээ тэрнээс өөрөөр нэг тийм онцлог зүйл бол байгаагүй. За энэ хэд ингээд дуусчих жинөө. За тийм бах баг тий. За энэ хэд ингээд дуусчих байгаа бах. За тэгээд энэ Demon Slayer босныхоо дараа таардаг анхны демон тий. Demon Slayer босныхоо дараа таардаг анхны демон. Энэ ч амар зөвүүн демон байсан. Энэ надаа Rui-гээс илүү таалагдсан. Энэ амар зөв. Тэгээ нэр байхгүй. Тэгээ нөгөө нэг өөр dimension, өөр зэрэгэлдээ ертөнц рүү ингээд телепортлоо алан болчдөг. Тэгээ 3 бие болж хувааж муудаг. Тэгээ амар dark дээр жижигхэн тосгоны жоохон охтуудыг хулгайлаад байдаг. Энэ бүр амар dark байсан. Би энэ Demon Slayer чи яг өмнө тэгэл гэр бүл нь алуулж малуулсан байсан ч гэсэн яг агуулгын үед ингэж dark болох юм уу гэж бодож байлаа. Энэ бол нэлээд dark гэсэн. Айгүй зөвүүн, санаанч зөвүүн, балер зөвүүн demon байсан. За тэгээд энэ бол юу байгаа? Анхны demon те. Энэ хоёрын таардаг анхны демон байгаа. За уулруу явж байхдаа. За энэ бол яах вэ? Энэ бол тэгээд хамт Nezuko энэ хоёр хамт үзэж байгаа л барж байгаа л нэг демон байгаа. Нэг тийм онц яагаад гэх юм бол байхгүй. Яриад гэх юм бол байхгүй. Тэгээд энэ их сонирхолтой демон байсан. Teone гэдэг энэ Urokadaki те. Багш нь Urokadaki. Urokadaki энэ нөхрийг бол одоо мэддэг гэсэн юм юутай юутай те. Хоорондоо мэддэг Urokadaki амар дур Urokadaki-гийн олон шавийг ийдсэн мэдсэн гэдгээр амар бахархаал те. Энэ тэгээд нэг visual style нь бас аягүй зөвүүн байсан. Энэ бол дэжгүй. Ер нь бол энэ явтай юм уу да. Энэ backstory нь аягүй хөөрхөн байсан болохоор би нэг дээгүүр нь оруулаа л да. За энэ ингээ байвал гэж бодож байна. За дараа нь хэдүүлээ юу rank нэ. Энэ хоёрыг rank. Энэ хоёр бас гоё байсан. Айгу бас нюанс нэмж байгаа байхгүй. Tamayo Yushiro хоёр те. Yushiro Tamayo айгу гоё тийм нюанс нэмсэн. Энэ ертөнцид ингээ демон мөртлөө бүх демон одоо муу байдаггүй муу талах бишээ. Бүгд ингээд хүн идээд ингэх тийм одоо байхыг хүсдэггүй гэсэн юм оруулж ирж байгаа. Тэгээд хүмүүсийг одоо хүн болгох юм процессыг олоход бол туслахаар явж байгаа. Тэгээ Yushiro бол одоо юм мундаг юм одоо юутай маар мана жангум шиг те. Маар мундаг юм одоо medical мэдлэгтэй гэх юм аа те. Ангаах мэдлэгтэй. Тэгээд ер нь бол одоо энэ супер демны супер дем 12 Kazuki-гийн нэгнийх нь одоо тусыг мана Tanjiro Yushiro авчиж өгөх гээд байгаа шүү дээ. Yushiro биш уучлаарай. Yushiro ч нөгөө банд нь шүү. Tamayo авчиж өгөх гээд байгаа шүү дээ. Тэгээд Tamayo бол зөвүүн. Тэгээд цаашаагаа бас гардыг юм шиг байгаа. Тэгээд энэ дүрс нь бол энэ цаашаа гардаг гэсэн юм шиг байна. Season 1 дээр бол нэг яг нөгөө нэг ганц хоёрхан эпизодыг дундуур гарч агаад явчихдаг шүү дээ. Тэгээд дахиад гарсан хэсэг юм шиг байлаа. Нэг зураг спойлд болж байгаа юм да тий. Тийм. Тэгээд Tamayo-гийн дүр бол айгу гоё. Ер нь характер нь бас айгу гоё дүр байж чадсан гэж бодож байгаа Tamayo-гийн дүр бол. Тэгээд Yushiro нь жоохон ядаргаатай байсан. Тэгээ яванда Yushiro илүү хөгжүүлээд яг юу болсон яасан гэдэг нь илүү гараад ирэхээ гоё болох байх гэж бол бодож байна. Тэгээд power нь ямар powerтай байлаа? Алга болдог. Юм нуудаг, байш мишн нуудаг тий. Тэр настай ажгүй. За нуудаг гэснээс энэ storyline зохиолын өрнөлтөд ойрхон
яг зэрэгцээд гарч ирсэн хоёр болол энэ хамтаараа гарч ирдэг. Яхаба Сусамаро гэж хоёр. За энэ Яхаба бол зөвүүн гар байсан. Гарандаа нүдтэй тэгснэ тэрүүгээрээ ингээд хүн болон юмны хөдөлгөөнийг шууд чиглэлийг нь яаддаг, шийдэж чаддаг. Тэгснэ юу яадаг. Гараараа одоо тэр нөгөө нэг хүмүүсийн явсан хөлний мөр зүрийг хардаг. Тэрэн тэгээ бүр ингээд ийм эльп шидээр blood demon art гэдэг шүү дээ. Тэрүүгээр бүр ингээд нууцсан байсан ч олж мэдэж зэддэг. Тэр нь бас зөвүүн. Ер нь нэг ийм одоо креатив энийг энэ дүрийг бүтээсэн creativity бүтээлч хандсан нь дизайн талаасаа ч гэсэн хүч талаасаа ч гэсэн ер нь айгу зөвүүн байсан болол надаа санагдчихсэн. Яхабагийн хувьд болол. Тэгээд нөгөөх нь болохоор илүү энгийн Сусамаро тэгээ 6 гартай. Тэгээд энэ нэг юм баг зогсшгүй шахуу бөмбөгтэй. Тэгээд бөмбөгнүүдийн чиглэлийг Яхабан шийддэг те. Тэгээд нэг юм галзуу дүрээд гэжтэй инээгээл гэл нэг юм галзуу вилэн дүр. Тэр нь энэ байсан. Тэгээд entertaining. Ер нь entertaining дайггүй фан дүр бол байсан. Тэгээд дараа нь төгсөлд нь энэ хоёрын өглүүд бас драматика. Ер нь демнүүдийн өглүүд бол айгу драматик сүртэй бол байж чадсан. За тэгээд дараагийнх нь бол Nezuko. За Nezuko жоохон generic байгаа юм. Яг хөө жижигхэн болдог. Жижигхэн болдог, том болдог. Одоохондоо өөр power бол хараагүй байгаа санагдаад байна. Жижигхэн болдог, том болдог. Тэгээд ч одоо өөр чи юу гарлаа. Тэр яаж яагаад нэг аварчлаа. Танжирог нэг авардаг дээр нэг нэг power хийцэн шүү. Гэтэ Яванда бүр илүү юу ах баха. Nezuko-гийн дүр Яванда бүр илүү гой болох гэж байна. Nezuko одоохондоо яг демон талаасаа дүр талаасаа бол нэг тийм сүртэй бол санагдахгүй байгаа. Одоохондоо бол зүгээр жоохон зохиолын нэг юу юм да одоо хэрэгсэл гэхэр буруу. Зохиолын хэрэгсэл юм да. Танжирог ер нь хөдөлгөх тийм л одоо хэрэгсэл маягийн л байгаад байгаа хгүй яг үнэндээ одоо бол тэ Танжирогийн түүнээс яг тусдаа өөрөө дүр бас бүтэн болж бол чадж байгаа гэж бол бодохгүй л. Эсвэл тэр нөгөө хашираа интер дээр очиод тэр мастер застер урд очиод тэ тэгэхэд бол яг арай сонирхолтой байсан. Гэтэ ер нь бол бүтэн дүр болчихдгоо. Тэр мастер гэдэг бас сонь тэ та хэд магадгүй цаашаа угаасаа гүйцэд үзсэн байгаа байлгүй mystery юм гарсан баг. Гэтэ энэ цуврал бас өөрөө mystery учир битүүлэг юмнуудаа айгуу гоё суурийн тавиа тэгээ дараа нь дэлгэрүүлж энэ төр бас чаддаг. Тэрнээс айгуу гоё. Тэр нөгөө нэг aesthetic ус айгуу гоё байсныг хайлт ярихчихсан. Энэ нөгөө энэ дөрүүдийн дизайн aesthetic нөгөө power хүчээсээ гадна те тэр энэ димнүүд нь байж гэн. Тэгээ тэр нөгөө маскууд нь те тэр Урокадакигийн маск ч юм уу эсвэл тэр сэлэм хийдэг хүнийх нь маск гэдэг ч юм уу те айгуу тийм дэлч сонирхолтой гоё байгаа даа. Тэгээд хиний хувьд болохоор Музан Кибуцужигийн хувьд болохоор манай хүн ч одоо Smooth Criminal гэдэг байна шүү дээ. Майкл Джексон гэдэг байна шүү дээ. Smooth Criminal-ийн хувьд бол яг хуу зөвүүн бэлээ. Тэр сүлд гардаг юм маань Infinity Castle юм бэлээ шүү дээ. Тэгвэл сүлд гардаг Lower 5 Lower 6 байхгүй болгодог те. Тэр хэсгээр айгүй зөвүүн байсан. Музан Кибуцужи бол тэр хэсгээр айгүй зөвүүн байсан. Эхлээ Майкл Джексон болж гарахтаа бол яг бас зөвүүн. Ер нь амар юм. Тий бол энэ хэмжээнд хүрэх болоог байна. Зүгээр хаачсан гэдэг нэг тим юм байдаг шүү дээ. Видео тоглоом зохиол юм дээр ингээд нэг юм гол дүр маань. Эсвэл видео тоглоом ялангуяа те. Эхэндээ ингээд level up хийгээгүй байгаа учраас те айтемудаа цуглуулаагүй XP-гээ цуглуулаагүй байгаа учраас болоогүй гэдэг нэг зүгээр нэг алгадуулаад нэг явдаг шүү дээ. Тэгээ дараа нь эцсийн босс дээрээ тулж ирдэг гэдэг ч юм. Тэрэн шиг том эсрэг дүр байгаа. Тэгээ ер нь бол потенциал бол амар. Угаасаа супер юм шүү. Тэгээ Яванда нэлээд гарах бах. Гэтэ одоохондоо зүгээр байгаа зөвхөн яг гарснараа болвол дүр гэдэг утгаараа болвол надаа нэг энэ хавцаал байна. Одоохондоо зүгээр яг гарснараа гэдэг утгаараа тий. За тэгээ season 1-ийн одоогийн байдлаар надад хамгийн таалагдсан, хамгийн cool санагдсан юу бол энэ байна. Димэн бол энэ Кёгай байна. Өмнөх хуучин бол 12 юуны Кизукигийн нэгэнд байсан. Тэгээд тушаал буучсан. Тэгээд яага яач юу гэл ингээл тэгээд байгаа. Тэгээд энэ бөмбөрөө ингээл дараал тэр саунд эффект нь гоо бөмбөрөө дарангууд тэр доторх нь ингээл юу яагаал те өөрчлөгдөөл те эргээл тэр мэрхсэг тэгээд тэр хэсгийн хийцч гоёсэн. Энэ дүр яга дүр характер юмнууд нь нэг сүртэй эксплор хийдэг учраас айгу кул байсан. Тэр ер нь энэ Кёгай гардаг 2 анги дээр гардаг болоо 3 анги дээр гардаг болоо тэр хэсгүүд ер нь тэр чигээр амар кул байсан. Акшн нь гоёсэн. Энэ дүрнч зөвүүн байсан. Ер нь бол Цүзүми гэдэг нэртэй бөмбөр юм ба шүү дээ. Цүзүми бөмбөр те тоглолдог. Энэ бол амар гоё санагдсан. Тэгээ Zenitsu хин хоёрын Танжиро хоёрын анхны хамт юу байдаг мишн байдаг санагдаж байна. Тэгээ энэ дэр чи манай хин орж ирдэг үлээдэг гүйчлөө. Иноска орж ирдэг үлээгөө л. Ямар ч байсан тий. Ер нь бол айгу таалагдсан гоё. Түүнээс яг дүр гэдэг утгаараа мэдээж бусдын бодвол хөгжүүл багтаа л та. Тий. Зүгээр таалагдсан гэдэг утгаар. За тэгээд нэг иймэрхүү байна. Season 1-ийн хувьд бол ер нь таалагдсан юм нэлээд таалагдлаа. Zenitsu одоо цаашаага өөрчлөгдөхгүй л юм шиг байлээ. Зүгээр Zenitsu бол надад
үнэхээр ядаргаатай байгаа. Comedy сайтай, зохиол сайтай, ертөнцөө тэлж байгаа нь маш таалагдж байгаа. Акшн хэсэг нь гоё байна. Бүтээлч талаасаа одоо энэ хүч мүч гэдэг талаасаа гоё байна. Visual art талаасаа тий дүрслэл талаасаа бүтээлч талаасаа бас тэр нь адилхан үнэхээр гоё байгаа. Хөгжим нь бас сонирхолтой гоё байгаа. Учир бүтээлэг зүйлүүдээ сайн айгүй гоё учир бүтээлэг одоо юм цуураа айгүй сайн тавьж байгаа гэх юм уу тийм зүйлүүдээ. Тэгээ тэрийг хилт хот болгож байгаа, тэрийг дараа нь гаргаж байгаа гэдэг ч юм уу. Тэр нь бас айгүй тэр процесс нь бас айгүй гоё байгаад байна. Тэгээд энэ бол яг ингэж санагдаж байгаа. Анх Invincible season-ыг гарсны дараа хүмүүс яг манай темка тэгжсэн байхгүй яг юу. Энэ бол бүр амар том ертөнц, амар том зохиол өрнөл урт нүсэр юмны дүнгэж ихлээ. Бараг нөгөө пролог гэдэг чтэй тэр шишгэ гэдэг. Тэгээ одоо ингээд Demon Slayer season 1-ийг үзсний дараа харахад л яг бараг дүнгэж пролог байгаа байхгүй. Манай он дүнгэж нөгөө хашираатай танилцж байна те. Яагаад бүр жинхэнэ дараа жинхэнэ том левел дээр дөнгөж очих чинь. Кибуцучи тийч бүр яагаад одоо юуг тэр хэнийг Танжирог болон тэр нөгөө хашираануудыг одоо юу яаж юм те хашираг нэг ч хашираа та нараа алж чадаагүй мадаг бол тэр lower 5-га lower 6-га те тэгж байгаа гэдэг ч юм уу. Ингээд тиймэрхүү юунууд нь амар гоё тэлж байгаанууд нь амар таалагдж байгаа. Тийм болохоор цаашаа үзэх хүсэл бол маш их байна. Ер нь үзээд явна. Тэгээд 2 бүлэг-бүлгээр нь ревю хийгээд явж ирсэн. Явнаа тэгээд бас амар хурдан бол гарч чадах байх. Би одоо Stranger Things-аа бас эхнээс нь үзээд ревю хийгээд бас явах тийм ажил байгаа. Тэгэхээр энэ хоёроо аль болох зэрэгцүүлээд ээлжлээд сайхан гүцээд ревю season-аар хийгээд явчихна гэсэн үг шүү. Ер нь бол энэ хоёрын ингээ бүх season-ийн ревю гарна гэсэн үг. Тийм. Тэгээд хамтаас бүгдээр нь баярлалаа. Дараагийн ревю дээр ямар форматаар явал бас таалагдах хэлээрээ санагддаг лээ тий. Одоо ийм tier list хийхгүйгүй season 2-ын димнүүдийн tier list хийвэл ямар вэ? Бас сэтгэлээ хуваалцаар бас гоё гэж бодож байна. Тэгэх юм бол надад бол фан байгаа да. Та ямар ч сэтгэлээ хуваалцаар. Тийм. Тэгээд өөр санал болгох бүтээлүүд байл ямар ч санал сэтгэлээ хуваалцараа ялангуяа Demon Slayer-тэй холбоотой санал сэтгэлээ хуваалцаарай. Тэгээ хамт исэн бүгдээр нь баярлалаа. Demon Slayer-ийн нэрээ амар гоё мерчүүд нэрээ байгаа шүү манад. Тийм юу одоо дэлгэцэн дээр гарч байгаа бах. Маш олон төрлийн мерч нэрээ байгаа. Би мартцсан байна. Энэ мерчүүдээс энэ Ур ухаан брэндтэй хамтарч Aura брэндтэй хамтарч байгаа мерчүүд байгаа шүү. Захиалгыг хүсвэл захиалж авч болно. Захиалгыг хүсвэл яг одоо энэ доор гарч байгаа Rusty Ryan 7 гэдэг Instagram эсвэл манай Facebook хуудас Rusty Talks гэдэг Facebook хуудас байгаа. Яг одоо энэ доор гарч байгаа. Энэ хоёроор холбогдорой. Тэгэх юм бол яг энэ дэлгэцэн дээр одоо гарч байгаа merchandise-удаас захиалж авч болно шүү. Нэрээ тэрийг бас сануулъя гэж утсан марцсан байна. Тэгээд дараагийн дугаар бичлэгүүдээр уулзтлаа. Баярлалаа.